За дөрвөн сэдвээр асуулт асуух гэж байгаа. Гэхдээ тэрний өмнө хэлэхэд бид бол улсын их хурал дээр ер нь үндсэн хуулийнхаа дэг журмыг үлэн сахиж баримталж явахгүй бол болохгүй нэ гэдгийг хэлэх гэж байгаа. Улсын их хурлын гишүүд засгийн газраас ерөнхий сайдаас асуулт асууж тайлбар авч улсын их хурлын өмнө ерөнхий сайд ажлаа хариуцсан тайлагнаж сайдууд ерөнхий сайдынхаа өмнө ажлаа хариуцсан тайлагнаж байгаа. Улсын их хурлын асуулт асууж байгаа гишүүн өөрөө зөвшөөрөхгүй бол сайдуудын үгийг заавал сонсох албагүй. Ийм зарчим үндсэн хуулийн дэг журмаар байгаа. Гэтэл яам тамийн газрууд болон ингээ бүр доогуур бюрократ төвчний төшмөдүүдийг авчираад улсын их хурал дээр мэдээлэл өгүүлэх бол буцаад хариуцлага тооцох юм уу? Улсын их хурлын хяналт ажиллахад төвөгтэй. Тийм учраас энэ агуулгаараа ер нь бол ерөнхий сайд улсын их хуралд ажиллаа хариуцсан тайлбараад хийгээд шаардлагатай гэж үзэж байгаа бол сайдуудын үгийг гэхдээ асуулт асууж байгаа гишүүнээс нь асууж яаж сайдыг сонсохгүй гэдэг хэлбэрээр явж байхгүй бол үндсэндээ энэ парламентын хилцүүлэг өөрөө их сонь дүрзүр улам бүр ороод байна. Үндсэн хууль дээр маш тодорхой байгаа шүү. Улсын их хурлын гишүүд чуулганд үг хэлдэг, бус нь мэдээлэл өгдөг. Ерөнхийлөгч хүртэл мэдээлэл өгдөг. Үг хэлдэггүй. Үндсэн хуулийн өөрийнх нь текст шүү дээ. За би эргэж харсан намынхаа дотоод хэрүүл дээр нэлээд их цаг аваад одоо л нэг уршаа хараад төлөвлөлт хийх, ирээдүйн рүүгээ харах нэг уурга тархи ажиллуулах боломж хаана гарч ах шиг байна гэж харж байгаа. Энэ өнөөдөр ч гэсэн энэ асуудал орж ирээд би ерөнхий сайдаас дөрвөн асуудал асуух гэж байгаа. Нэгдүгээрт энэ баримт бичиг дотор гарчиг болон хийх арга зам, үнэлэх хэмжүүр маш их зөрчилдсөн, хоорондоо уялдахгүй үг эсгүй зөндөө байна. Гэвч доктортой холбоотой асуудал цаашдаа хэлцэх хэсгээр ярих бах. Хэлцэх хэсгийг шийдсэний дараа би дөрвөн асуудал. Эхнийх нь хүний эрхийг хамгаалах чиглэл дээр ер нь бид иргэний үндсэн эрх хэрэгчлөөтэй холбоотой тэр дундаа үндсэн хууль заасан үндсэн эрхийг нийгмөр хэрэгждэг, баталгаатай иргэд нийдэлдэг тогтолцоороор шилжихийн тулд энэ үндсэн хуулийн цэцгийг үндсэн хуулийн шүүх болгож иргэний үндсэн эрхийн маргааныг шийдэг болох тэр чиглэл рүү нэг зоригтой алхам хийхгүй бол сүүлийн бараг 26 жил энэ тухай ярьсан боловч улсын их хурал дээр зоригтой шийдэл гаргасангүй, засгийн газар манлайл одоо хэрэгжүүлсэнгүй, ер нь хойшоо суусаар байгаа. Тэгээ энэ тал дээр энэ эх 5 жил дээр ер нь төлөвлөсөн бодсон юм байна уу юу? Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байна гэж үндсэн хууль цаасан дээр хос үлдэж ийн л гэсэн үг шүү дээ. Энэ чиглэлийн нэг алхамыг хийх бодол санаа байна уу гэж. Хоёрт нь мөнх соёл гишүүнээс болоод гишүүд ярьж байгаа шиг. Эдийн засгийн үзүүлэлт, эдийн засгийн эрхчлөөтэй холбоотой асуудал дээр энэ хувийн шил бизнес эрхлэгчдэд дэмждэг тогтолцоор орохгүй бол төр өмнөр нь бизнес нь булаад шийдэг, зах зээл дээр томоороо данхаагаад жижиг аж ахуйн нэгжүүдэд тэрэндэдэг энэ үйл явдал ерөөс зогсохгүй нэ. Энэ талаар бизнесийн эрхчлөөтэй, эдийн засгийн эрхчлөөтэй холбоотой хууль өргөн барина гэж байгаа шиг байна. Үнэхээр зоригтой бас нэг юм газар хөдлөлтийн дайны зочроо өгөхөөр шийдвэр гаргахгүй бол болохгүй нэ. За гуравт нь сая засгийн газар улсын их хурал дээр процессын шударгаас хангадаагүй процессын алдаа гарсан учраас засгийн газар үндсэн хуулийн одоо цэцгийн шийдвэрээр буцааж одоо эрх мэдлэнээс сэргэж тогтож байна. Яг энтэй адилхан засгийн газрыг хамгаалаад процессын шударга ярихаас гадна ер нь энэ төрийн байгууллага хууль сахиулах үйл ажиллагаа болж байгаа. За. Цаг үцэгэд 1 минут. Тэмүүлжин гişүүд. Төрийн байгууллагууд, хууль сахиулах байгууллагуудын энэ процессын шударгасыг хангах, процессчтой холбоотой асуудлуудыг, төрийн хяналт шалгалтууд, процессчтой холбоотой асуудлуудыг ямар нэгэн байдлаар иргэдийг шийтгэх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлахтай холбоотой хэн нэгэн албан тушаалтны дур зургаар биш, маш тодорхой илэрхийлэгдсэн процесс, шалгуур хангасан дүрм журмтай байх тухай асуудал дээр зоригтой алхам хийхгүй бол энэхээр даргын үзмжээр бизнес хүний эрх өрөө үгүйсгэхэд байна. Энэ талаар бас нэг дөрвтойхон алхам хийгээсэй гэж хүсэж байна. Дөрөвт нь үндэсний сөрөнд төсвөрлөх чадвартай холбоотойгоор энэ үндэсний гавардыг бий болгох, онцгой байдал, хууль сахиулах, шүүхэн шийдвэр гүйцэтгэл, энэ орон нутгийн хамгаалалт гэх мэтлэн дээр дэмжлэг үзүүлэх үндэсний тогтолцоог бүрдүүлэхгүй бол энэ иргэдийнхээ
аюулгүй байдлыг хангах чадварыг бүрэн нөөцөөр нь одоо энэ үндэсний сөрөнд төсвөлөх чадвартай үйл ажиллагаатай холбож зохиол. За ерөнхий сайд хариулъя. Гэхдээ сая энэ Тэмүүжин гишүүний хэлж байгаа саналыг бид нар бас бодох ёстой шүү. Ер нь бол улсын их хурлаас ерөнхий сайдыг бид нар томилж байгаа. Ерөнхий сайд өөрөө сайд нараа дагуулж орж ирж байгаа. Тийм болохоор улсын их хурлын өмнө ерөнхий сайд л одоо ер нь бол хариуцлага хүлээх ёстой гэж харж байгаа ш. Тэр утгаараа бол ерөнхий сайд хариулах шаардлагатай бол сайд нар хариулаад явах ёстой юм даа. За ерөнхий сайд Цандан шатаа сайд хариулъя. За нэгдүгээр үндсэн хуулийг би тайлбарлах хэрэггүй. Үндсэн хуулийн 41-ийн 1-т ерөнхий сайд засгийн газрыг удирдах төрийн хууль биелүүлэх ажлыг улсын их хурлын өмнө хариуцна гэж заасан байдаг. За өмнөх уламжлал бүхний дагуу энэ альва хуулийн төсөл болон бодлогын баримт бичгийг боловсруулахад оролцсон ажлын хэсэг ард түмний төлөөлөгч болсон гишүүдийн үг саналыг сонсож цаашд боловсруулах явцад тусалж дэмжиж ирсэн одоо ажил хэргийн бодит шийдэл одоо сангийн яамны хариуцсан улсууд нь орж иж төсөв сая батлахад хүртэл одоо энэ тоо баримт дээрээс уншд. Дэлхийн бүх улсын парламентын жишээ юм. Зүгээр яг Английн парламентын зүгээр ингээд мэтгэлцээний цаг шиг 2 хүн гараад ярьдаг ерөнхий сайд сөрөг хүчинтэйгээ мэтгэлцдэг тэр цагийг тэр хэлбэрийг хуулийн төсөл болон бодлогын баримт бичиг боловсруулах ажил хэрэгч хандахын зарчимтай нийцүүлж хольж утгаж болохгүй. Ийм учраас үндсэн хуулийг бол бид хэрэгжүүлж ирсэн уламжлалт практик улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу явж байгаа. Дэгийн тухай хууль дээр ажлын хэсгээс асууж хариулна гэж байгаа. Дэгийн тухай хуулийн дээр сайд нар оролцож асуудлаа танилцуулдаг. Энэ л чиглэлээр явж гин гэж бид бодож байна. За үндсэн хуулийн цэцгийн хүний суур эрхийг хамгаалтыг хяндаг байх агуулгын үндсэн хуулийн цэцгийн болон холбогдох судалгааг бүрэн хийж дуусны дараа улсын их хурлд оруулж ирэхээр төлөвлөж байна. Гэхдээ энэ асуудлыг үндсэн хуулийн оруулсан нэмэлт өөрчлөлтөн дээр бид яриад үндсэн хуулийн цэцэд үндсэн хуулийн шүүхээс дотор хүний үнц эрхийн маргааныг хяндаг байх асуудлыг хилцэж энэ шүүх засаглалтаа зөрчилдөх болон үндсэн хуулийн үндсэн суурь концепцуудаа зөрчилдөх гэсэн олон агуулгаар хэлцэж хагаад энэ асуудал бол ороогүй. Гэхдээ энэ бол улсын хурлын бүр эрхийн асуудал. Яг үндсэн хуулийн зарчим бол үндсэн хуулийн эрх мэдлийн 3 салаан мөчр болох хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдлийн одоо харилцан хяналт уялдааг хатуу заагаад өгсөн. Тийм учраас засгийн газар бол бас шүүх эрх мэдэл болон үндсэн хуулийн цэцгийн эрх мэдэл рүү шууд санаачлан халдаад ах асуудлыг бол 3 талт хэлбэрээр ялцж шилжиж шийдэх ёстой асуудал баг. 5 жилийн үндсэн чиглэлд шүүхэд итгэх иргэдийн итгэлийн түвшин 2023 оны байдлаар 48.4% байна. Цаашдаа шүүхийн үйл ажиллагаа нээлттэй ил тод байдлыг хангаж шүүхийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх замаар 2030 он гэхэд шүүхэд итгэх иргэдийн итгэлийг 49.2%-ээр заасан. Энэ нь бол одоо шүүн таслах ажиллагааны хараат бус байдал за мөн одоо хууль дэдлэх зарчимтай уйлдж хэрэгжих ёстой баг. За үндсэн хуулийн за цэнцэрэнгийн мөнгөтэй яг шүү.